Баян Зулбхар гişүү асуулт асууя. За байнгын орны дарга гишүүд, эрхэмшүүдийнхаа мөн эрүүл мэндийн даатгалын үндсийн зөвлөлийн гишүүдийн өдрийн амгалан айлтгая. За энэ төрөнд яг бид эрүүл мэндийн даатгалын үндсийн зөвлөл бол бие даасан хараад бус нөгөө төгөр мэрэгсэн ийм зохион байгуулалт гэдгийг бол бүгдээрээ бас хүлэмжшөрөх ийм хандлага руу орж байгаа нэг сайн байна гэж байна. Урд нь жаахан хүлэмжшөрдөг байсан л да. Гэхдээ бид энэ сүүлийн 2 жил бол энийг их онцгой ярьж байгаа. Энэ өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой, нийгмийн даатгалын сантай холбоотой асуудлын шалтгаан дандаа устгачд өөрсдөө байсан сая ариун зай гишүүн бол их тодорхой хэлж байна. Тэгэхээр энэ үүднээс одоо энэ зөвлөлийн зарим гишүүдийг товлигж явах үед бол бид бас тэгж одоо захижсэн та нар маань одоо өөрсдөө энэ мэрэгжлийн удирдлага сайн хэрэгжүүлээрэй. Мэдээж хэрэг одоо сайд ахалж байгаа учраас сайдад мэрэгжлийн төвшөнд нь одоо дэмжиж ажиллаарай гэдэг ийм зүйл хэлжсэн. За одоо тэрнээс хойш бол хугацаа өнгөрөөд бас сорилтууд гараад сая энд 3 сайд сууж штэ гурлаа одоо зөвлөнгийн үзсэн бэрхшээлийн одоо жишээ нь PR эдэлсэн бас даван туулах га тодорхой одоо арга хэрэгслүүдийг бас хэрэгжүүлсэн суусууд байгаа. Асуулт байна. Яг одоо би энэ бол сайдаас суугүй. Яг одоо би бусад гишүүдээс сууж байгаа. Та бүхнээс эрүүл мэндийн даатгалын сангийн энэ менежменттэй уялдсан ямар яг одоо асуудлууд байгасан юм. Та нарыг одоо шинэ ажиллаа хугацаанд та энэ асуудлуудыг яаж шийдэж одоо энэ сангийн менежментийг боловсронгуй болгож байгаа гэдэг нэгдүгээр асуудал байна. За хоёр дахь асуудал бол та бүхэн бас сая зөвлөмжүүд өгсөн байна. Маш сайн. Орлогоо нэмэгдүүлэгдсэн байна. Тэгээ орлого нэмэгдүүлэх нэг арга нь сая хэлчих шиг боллоо. Тэрний үхлээзэрийг одоо төрөөс хариуцдаг улсуудын шимтгэлийг бол нэмэгдүүлэх ёстой. Өөр ямар арга та бүхэн бас санд болгож байгаа вэ? Мэргэжлийн төвшин та нараас их тодорхой саналгасан байх. Үр ашиг дэвшлүүлэх гэсэн байна. 3 дахь асуулт. Яг юунаас болоод үр ашиг болцсон? Хаана одоо байгаа үйлчлэгнээс гэдэг юм уу? Тэр зохион байгуулалтаас болоод үр ашиг болцсон. Тэрийг та бүхэн яаж засах чиглэлээр ямар одоо чинь санал дэвшүүлж гин гэсэн асуулт байгаа юм. Сая одоо дөрөвдөх нэг зураглал боловсронгуй болгоно гэдээ би сонсчлоо. Тэр ямар зураглал байсан бэ? Энэ олон улсын байгууллагын бас нэг зураглал одоо хийгээд бүр тайлан байланг гаргацсан байсан. Тэрийг хэлж гэнэ үү эсвэл тустай юм бэ нү? За 5 дахь асуулт. Хэрэгсэн орчныг л ер нь боловсронгуй болгоно гэдэг нэг юм ерөнхий юм зөвлөмж гардаг. Бид бол бүгдээр хэлдэг л дээ. Сайн. Тэгвэл тэр хэрэгсэн орчин дотор одоо яг юу өөрчлөх ёстой вэ гэдэг дээр та нарын одоо чинь бидэнд өгөх зөвлөмж юу вэ? Бидний одоо шийдвэр гаргаж болох зүйл бол тэр хэрэгсэн орчин шүү дээ. Бусад саяны зүйлүүдийг бол та нар хариуцна. Та нөхдүүдийн одоо хариуцах зүйл байхгүй. Яг хөө бид ингээд жилдээ нэг юм 2 удаа цуглаа та бүхнээс мэдээлэл аваад тэгээд энийг сан солилцдог. Тэгэхээр та нар хариуцах зүйлээ өөрсдөө хариуц. Бид хариуцах зүйлээ бас одоо их хурлын одоо тухайн одоо асуудлыг эргэлсэн байнгын орнууд бид бас өөрсдөө хариуцсан энэ дээр та бүхнээс хариулт өгөөд. За 2 номероос эхлээ хариулах уу? Хаанаас хариулах вэ? За 4 номер. За 4 номер одонгоо гишүү хариулъя. За Зулбхар гишүүний асуултанд хариулъя. Ер нь бол мэдээ менежментийн хэд хэдэн асуудал дээр бол сайн ажилласан. Энэ дээр бол ялангуяа сангийг үр ашигтай зарцуулах тал дээр дандаа тоо мэдээлэл датанд суурилж шийдвэрүүдийг гаргасан. Тухайлбал өндөр өртөгтэй одоо MRI-CT гэх мэтчин шинжилгээний онцтой байдал дээр суурилж мөнгийг төсвийг хуваарлж нэг одоо илүү оновчтой байдлыг хангуулсан. За мөн ярих юм бол одоо оншийн хамааралтай зарим бүлгүүдэд одоо өргөдөхийн тулд мэргэжлийн нийгэмлэг салбар зөвлөлийн оролцоотой шийдвэрүүдийг гаргасан. За орлого нэмэгдүүлэх тал дээр бол нэлээд ажиллаж байгаа. Гэхдээ энэ дээр бол яг та бүгдээс хүсэх зүйл гэвэл хамтын төлбөрийн асуудал дээр нэлээд анхаарч хүрчээ. Хэрэв одоо юу гэдгийг сая лавлгаа шаталлын уул нэмэлгүүд нь хамгийн гадагшаа явуулж байгаа тэр шин технологиг авчирч суурлуулад тэрийгэ хийх тал руугаа яваад анхан шат одоо дунд чатны аймаг дүүргийн имлэг маань саяын тэр одоо тэр чихрийн шижин нэгдүгээр хэлбэрийн хүүхдэд хүртэл тэр одоо тоног төхөөрөмжөнд олгох эмийн хяналтыг бүрэн боломжтой. Гэтэл их ялгсан эрүүл мэндийн төв маань тийм зүйлүүдийг хийж байгаа учраас ачаалал болон бусад үйл ажиллагаа төлөвлөлтөөр орон зай үүсэхгүй байна. Тэгэхээр энэ дээр бол бид нэр хамтын төлбөр маш хүлээлттэй өндөр байгаа. Энэ дээр одоо маш шатараас арга хэмжээг авах хэрэгтэй гэж бодож байгаа. За үр ашиггүй байдлыг үнэхээр сайжруулах хэрэгтэй. Энэ дээр бол өнөөдрийн хүртэл бид нэр эмнэлгийн зардлагыг ерөөсөө хянж үзээгүй.
Тухайн эмнэлэг өөрөө тендер худалдаа авах, ямар эм тариа авах, хаанаас ямар оруулж авах бүгдийг шийддэг болсон. Нэг яг давуу тал гэвэл бид нэр одоо цахим нэм худалдах юм боломжийг гаргаж цахим эмийн сангаар худалдаа авч хийж байна. Тэгэхээр энэ дээр бид нэр зардлаа зөв хянаад ирэх юм бол өнөөдөр эмнэлгүүд бас үр ашигтай ажиллах боломжууд бол байна. Тэгэхээр энэ хяналтыг хийж гэж өгөөч. За хамгийн одоо сэтгэл одоо хүртэл эмзэглэж байгаа зүйлбэл цахим шинжил маш сайн явж байгаа зогсцоо. Энийгээ дагаад бид нэр өнөөдөр манай эрүүл мэндийн даатгалын сан дээр үүссэн одоо тэр олон 20 сая одоо тохиолдлын бүх мэдээллийг эрүүл мэндийн хөгжлийн төвд өгөөд эргэлтэнд оруулаад энэ дээрээс суурилж одоо бодлого боловсруулах гэтэл энэ ажил маань зогсож байгаа. Тэгэхээр энэний дэмжлэг цахим одоо салбар даамнсан энэ цахимын шинжилтүүд дээр анхаарч өгөөч гэж хэлж байна. Ирэх зүйн орчин дээр бол та бүхэн сая бүгдөө ариун зай гишүүн чиллээ. Одоо маш олон гишүүд ингээд Саранчлуун, Эрдэнэт ингээд олон гишүүд хэлж байна. Ирэх зүйн асуудал дээр үнэхээр одоо чин бүрэн сайд шийдлээ. Нөгөө 3 яамнаас сайд нь суудгүй шүү. Яг асуудал шийдэх болохоор өнөөдөр яг энэ эмдүүцийн одоо нэг яг энд сууж байгаа хэдэн гишүүд дээр л хамаг ачаад хариуцлага нь үрдэг. Эмнэлгүүд нь буруу ойлгоод ингээд эмнэлгүүдэд турхирчдаг. Уул нь бол бүгд нэг завин дээр сууж байгаа. Учираас энэ засаглалын хувьд би За 1 минутаар одоо нэмээд эмзүүзэн гишүүд яг юу хийсэн юм бэ? Ямар өөрчлөлтүүд хийх хэрэгтэй байгаа юм бэ гэдэгт хариулт авчир. 5 номер. За өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүд бол хуулиар хүлээсэн үүргийг бол хэрэгжүүлж ажилласан. Ер нь бол техникийн ороо байгуулах, за төсөвтэй багтаа тусламж үйлчилгээнүүдэд зохицуулалт хийх гэх мэт олон бодлогын ажлуудыг бол хийгдсэн. За ер нь цаашд бол одоо хамгийн нэгдүгээр эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинжилгээний асуудлыг бол одоо эрхэм байнгын ороод гишүүдээс бол энэ асуудал дээр анхаарал тавьж, за одоо байгаа тогтолцоо маань бол муу тогтолцоо бол биш. Яг шилжилтийн үеэ бид бүхэн одоо ер нь ингээд бас даваад гарч байгаа. Одоо яг сая Зулбахаар гишүүний асууж байгаа яг зүйл. Цаашдаа бид яах ёстой вэ гэж. За энэ DRG тогтолцоо бол олон улсад бол нэг худалдаа авахчийн тогтолцоо бол өнөөдөр одоо байж болох хамгийн сайн хөлбөр байна гэдэг бүхэл одоо хөгжингүй болон хөгжиж бүх улс орнууд энэ рүү зорж байгаа. Хамгийн чухал зүйл нь мэдэрт нэгдүгээр одоо санхүүгийн их усрын асуудал. Одоо би 3 дахь айлын нөгөө дотоодын нийт хөтөлбөрийн 5%, засгийн газрын 12%. За үр ашгийг нэмэгдүүлэх. За өөр нэмж хариулах гишүүн байна уу? 6 аврын микрофон дээр хариулъя. За Сулбараар гишүүний асуултанд хариулъя. Ер нь эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр миний хувь хүний бодож явдаг хэдэн зүйл байна. За нэгдүгээр энэ бие даасан байдлыг баталгаажуулах асуудал нэг номер чухал байна гэж харж байгаа. Одоо зүгээр би үндэсний зөвлөлийн гишүүн бол яг жилийн хугацаа болж байна. Тэгээ энэ хугацаанд энэ үндэсний зөвлөлийн шийдвэрийг харж байхад яамнаас санал орж ирнэ. Тэрийг тойрж хилцээд ерөнхийдөө бодлогын бараг 90 гаруй хувьтай нэгэ дэмжиж ингэ шийдвэр гаргах жишээ нь. Тэгэхээр энэ яамны бодлогыг одоо энд зөв болгох, суулгах, уялдаа холбоог нь хангах, за эрүүл мэндийн даатгалын зохицоог бас эрүүл шийдвэр гаргалтанд бие даалт байдал гэдэг нь харагдуулахын тулд энэ бие даасан байдлыг баталгаажуулах юм шаардлага нэгдүгээрт одоо байна гэж харж байгаа. За хоёрдугаарт ил тод байдлыг хангах асуудал хариуцлагын тогтолцоог бий болох тал дээр бас одоо дараагийн бас эрх зүйн одоо эрүүл мэндийн даатгалын хуулиуд дээр бас суулгаж өгөх шаардлагатай гэж харж байгаа. Эрх зүйн тогтолцоо маань За Зулбахаар гишүүн тодруулъя. За ажлын мэдгийг одоо мэрэгсэн улсуудаас иймэрхүү хариултууд ирнэ. Яг зөв. Одоо ингэж л бид нэг асуудлаа та бүхэн сонсох ёстой шүү дээ. За ямарсан бие даасан байдал бол та нарын бодсон шиг биш байгаа юм байна. За тэрийг бол заавал хангах ёстой. Засаглалын үед бол нийгмийн даатгалын одоо сан дээр ч юм бол энийг бол мэрэгсэн болгочихсон одоо үр дүнгууд нь одоо гарч байгаа шүү дээ. Орос төрчдөөс хамааралгүйгээр энэ тэтгэврийн нэмдэг болгоцсон байхгүй юу? Бид л өөрсдөө янз янзын яриад байгаа болохос биш. Тэгэхээр энэ тал дээр та бүхэн хэлж байгаа бол энийхээ одоо шинэ яаж одоо өөрчлөх ёстой тэр саналаа бас бүрэн бидэнд өгөх ёстой шүү гэж байна. Хоёр дахь зүйл би асууя. Одоо ингээд урсан сэргийлэх хүслэлт бид ингээд хамруулах ёстой гэдэг ингээд бас нэг зорилтууд тавиад байна шүү дээ. Өнгөрсөн хугацаанд бол урсан сэргийлэх хүслэлт хамруулах нь сангийн мөнгөөр бол буруу гэдэг зүйл хэлж ирсэн. Энэ дээр та бүхэн ямар байр суурьтай байна? Энийг одоо тодорхой та бүхэн хэлээч гэж байна. Та бүхэн зорилтоо хэлэх ёстой. Мэргэжлийн төвшөнд бол хоёр дахь зүйл тэр эмтэй холбоотой асуудал байгаа. 1 минут авч болох болоо. За нэмэлт 1 минут өгье.
Эмтэй холбоотой зүйл дээр би бас яг Бачуур сайтаа сонсоолсон. Ер нь сонголт байж иж эмийн үн бол одоо буурна. Тэгэхээр олон улсын одоо 2-3 стандарт байхад нэгийг авчаад нөгөө хоёрыг орхисноос болоод эмийн үн дээр бол бид нар бол алдаад байгаа шүү дээ. Энэ чинь сангаас гарч байгаа мөнгө, өвчтний одоо шинэ кармаас гарч байгаа мөнгө шүү дээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг л одоо бид одоо төрөвчнөр оруулна. ICH-ийг авахгүй бас 3 дахь нэг стандарт байгаа. Тэрийг авахгүй гэсэн эн чинь буцаад манай санд бас ачаал өгж байгаа шүү дээ. Ийм зүйлээр та бүхэн зоригтой санал хэлэх үү гэж байхгүй юу? Үннийг хэлье одоо чинь бид бол Хорват гэдэг улс бол эмийн үйлдвэрлэлээр дэлхийд дээгүүрт ордог улсыг бол тэнд оруулаг байгаа байхгүй юу? Солонгос гэлдэгдсэн байлээ, Япон гэлдэгдсэн байлээ. Одоо би хэдэн улс байгаа юм. Тэгээд эдгээр чи хоорондоо биеинтэйгээ уялдаатай учраас авч болоод хахад бид хуулиар авчи тэрийг хязгаарлаад хайцсан. Ингээд буцаа сангийн менежментэд эн чинь нэг бас нэг нөлөөлөх механизм болчиход байгаа байхгүй. Энд дээр та бүхэн бас нарийн шир юмнуудыг бидэнд одоо хэлж явах хэрэгтэй шүү гэж байна. Асуулт. За ажлын хэсгээс хариулъя. За орчин үеийн сайт хариулъя. Цулпар гишүүний асуултанд хариулъя. Тийм таны хэлж байгаа энэ эмийн стандартыг бол бид нар зайлшгүй бас өргөжүүлэх нь зөв гэж харж байгаа. Одоо бол хэрэгжиж байгаа нь бол ML бод maturity level гэдэг стандарт хэрэгж манай мөрдөгдөд байгаа. За maturity level стандарттай одоо хамгийн өндөр стандарттай Азтай гэхэд 3 улс орн байгаа байхгүй. Сингапур, Япон, Солонгос. Бид нар бас ялчгүй бас ICH-ийг бол нэвтрүүлэх нь зөв гэж бодож байна. Тэгээд энийг нэвтрүүлэх гэж ажиллана гэж хэлмээр байна. Яг бол Монгол улсад ч нэг өснөд юу гэдгийг одоо бид чинь километрээр юм хэмждэг, эсвэл милээр хэмждэг л олон улсын стандарт байдаг шүү дээ. Тэгтээ биднэрт бол яг юм дээр бол яг л одоо хамгийн шилдэг олон улсын стандартыг авчираад хамгийн сайн юм авчираад мөн өртөг багтаа юмыг хэрэглэх хэрэгтэй бол тоо. Одоо таны хэлж Хорват улс байна, мөн бусад одоо улс орнууд үнэхээр сайн чанартай юмтэй тэрийг Европ холбоотой экспортон гаргадаг. Тэгсэн мэт манад орох боломжгүй байгаа. За гişүүд асуу